2020 оны 12 сарын 16 энэ өдөр Монголын анимын салбар гайхсан энэ өдөр. Бидний хайртай Анико тагцсан энэ өдөр. Тэд хэлэхдээ бид дахиж эзээс сэрэхгүй гэсэн. 7 жил биднийг хөргөж авсан Аникодын хамт олондоо үнэхээр их баярлалаа. Одоо ч итгэхэд хүрэх юм тэд хаагчлаа гэж юу. Эсвэл би л тэгэж ганцаараа бодсон юм уу? みんないなくなった。うまくなればなるほど、どうせ最後にはいなくなる。俺たちはお前の前から絶対にいなくならねえ。取り消してもらうさ。こいつで剣と魔法の世界だ。おじさん、止めてよ。そもそも魔術とはイメージ思い出しただけでも腹立たしい。Би сая юу үзчихвэ? Аникод эргээд ирж байгаа юм. Комбат хийж байгаа бах та. Йоо, сүртэй. Ямар эвгүй бэ? Саяхан л хаагч гэсэн мэт нэг орж ирэхдээ ямар эвгүй орж ирдэг бэ? Яасан нөө Serious Nioto богдтой хүчээд ихсэн. Бүр олоолаа болцсон юу? Playmo гэж шид апп нэчиж тэрий жоо шалгаж үзье. Йоо, энэ зүүн уйтахгүй даа. Ой. Сайн байна уу хүүхдүүдээ, залуусаа, нөхдүүдээ, найзуудаа танихгүй хүмүүсээ. Миний өдрийн мэндийг хүргэе. Now Killer гэдэг. За би энэ бичлэгийг хийх санааг өгнө өөрөө гараагүй. Нэг өглөө сэрэл боссон, чатан дээр мессеж ирсэн. Нэгэн нэрээ нуцсан хүний чатнаас энэ Аникодын тухай ямар нэгэн бичлэг хийгээд өгөөч. Би тэгээд интернетээс серч хийж үзлээ л дээ. Аникодын талаар ер нь бол нөх мэдээлэлгүй. Ер нь Аникод хэлцгүй аниме талаар ер нь бол Монголд мэдээлэл маш хоор байдаг юм. Тэгээд би анхны ютубер болоо бас тэ өөрөө нэг бичлэг хий гэж үзлээ. За тэгээд сонирхоод үзээрэй. За байж байгаараа түрийн дочин копирайттэй биш үстэй амар их сонсож байгаа гэдэг чинь. Хэрвээ тийм бол энэ бичлэгс ч одоо мөнгө олохгүй гэсэн үг шүү дээ. Hey Google Assistant, what's this song name? That one's Fight, orchestral version by The Under. За яг энэ удаагийн бичлэг надад ашиггүй л. Гэтэ үзэгч та нарт бол үнэхээр сонирхолтой байх гэж найдаа. Угаасаа энэ бичлэг одоо нэгт ингээд мөнгө олохгүйгээс хойш би одоо хүссэн бүх дуунуудаа оруулаа. Copyright аваагүй бүгдийг оруулаа. Эдитрийнхээс гэдэг одоо харуулъя та. Яа. За тэгээд бичлэгийг дуустал бидэнтэй хамт яваарай. ТV-ний Ogo Killer. За би та нарыг ганц хоромч гэсэн байдаг байхгүй. Яг тэгвэл миний ярих чаас үнэхээр сонирхолтой. Одоо Анико тагцуудаараа яг юу болсон бэ гэвэл түүний үздэг фэнүүд нь гинт догширч мэдгүй ууралж ягаад ч юм те уураа гарах ямар нэгэн бай авах хэрэг гарсан. Тэгээд хамаг үздэг сайт байсан бүх сайтууд одоо тэрний нэг жишээл бол Никосов руу дайрсан байгаа байхгүй. Никосов руу яаж дайрсан бэ гэвэл Никосовыг одоо X авах. Никосовыг та нар бидэндээ
нэг аним орчуулчаа тэргээ жоохон удааж орчуулдаг. Ер нь бусад сайтаас хоцрогддог. Ер нь бол хоцорч яваал сайт гэдээ ойлгож байгаа. Тэгээд гэтээ яг үзэхэд сонирхолтой тавьдаг болохоор бас тэг өөрөө үзээд идэв. Тэгсэж бас энэ дээр нэг хүн бас тэг өөрийнхөө санаа бодлоо ингээ хуваалцсан байгаамаа. Энийг уушгаар инээд төрээд байна. За тэгээд үйл явдал энэгээр тусаагүй нөгөө Аникодын пинүүд чинь Animax-ийг гинцэлгэлсэн. Яагаад гэвэл Animax өмнө хэдэн сайтуудыг их амархан хаачижсэн. Тэгээд яг юу болсон бэ гэвэл Монголын нэг Film Fringe гэдэг кино компани гэдэг юм. Тэгээд тэр нь Японоос саяхан Mugen Train-ыг худалдаж авангуудаа тэгээд Animax багаар орчуулсан байхгүй. Animax багийнх нь орчуулад хөөрхөн ингээд тавьчихж байгаа. Тэгсэн чинь яг Anikod дээр бас нөгөө худалдаж авсан цувралыг ингээд орчуулсан байсан. Тэгэхээр чинь бас тэнэг үстэй. Өөрөөсөө ингээд мөнгөөр ингээд худалдаж авангуудаа тэрийгээ тэгээ сайхан орчуулад мөнгө олох гээд байгаа чинь цаана тэгээд өөр нэг сайт дээр үргүү тавьчихсан. Тэгээд тэрийг хүмүүс үзээд байхаар чинь тэг ямар ч ашиг байхгүй байхгүй. Тэгэхээр Animax-ууд нь яг Anikod-ыг гээд Film Fringe-д мартаж байгаа байхгүй. Film Fringe нь тэгээд тэгээ яг Film Fringe тэрийг Японочдод ингээд мэдэгдсэн. Япончийн талаас тэгээд яг амар зарчимч хүмүүс болохоор тэгээд Anikod руу яасан юм мөнгөний торгол явуулсан. Би тэр мөнгөний хэмжээг нь сайн мэдэхгүй. Гэхдээ уус пүлж дуусчаарч байгаа юм чи 200-аас 300 сая байлгүй дээ яваад бол. Энүүгээр ингээд дуусчих юм болоо ашгүйтэй гэж бодож байсан. Цаас тэгээд Anime Compass бас тэ Mugen Train гэдэг нэг өөрсдөө ингээд хууль бусаар оруулж ирээд хууль бусаар оруулж ирж байсан тэргээ зүгээр гадаад сайтаас орчуулсан юм шиг байлаа. Тэгээд тэрийг орчуулад өөрийнхөө пэйж хуудас дээр тавьсан. Хамгийн тэнэг зүйл бол ер нь бол Facebook дээр аним тавих шүү. Энэ бол сайтнаас тавих шал өөр хамгийн хурдан баригдаг Facebook-ийн детектив хурдч мал амар өндөр шүү дээ. Тэгээд тэр аним одоо компосыг та нар харуул. Одоо бол аним компосын тухай ямар ч илэрч байхгүй. Аним компос гэдэг сайт байхгүй бүгд устцсан. Би одоо хайж үзсэн тэгээ энэ л та. Та нар харж байгаачлаа одоо ингээд аним компос гэсэн сайт одоо ер нь бол байхгүй байхгүй. Уг нь групп хуудастай байсан, пэйж хуудастай байсан. Тэгээд яасан бэ? 5 сарын дотор байхгүй болсон байсан. Миний таамаглаж байгаагаар одоо тэгээд Film Fringe нь бас тэгээд энийг бас мэдж авангуудаа л яатсан юм бэл үү. Anime Compass-ыг бас тэгээд Японы тал руу батцсан юм байлгүй дээ. За лол Anikod-ын талаар ингээд босчих. Тэгээд дангаас Anikod бас дайрлан өртөг байхгүй. Mongolia Facebook энэ дайрал баг бус багуудын дайралтанд хүрсэн. Тэгээд ямар хөө дайралт хүрсэн байвал ингэж яах. NBC Universal Media гэсэн байгаа. Тэгээд тэр нь One Piece, Bleach, Death Note, Hunter x Hunter гэсэн 4 анимыг эзэмшдэг лицензэд авсан. Гэсэн чинь Tanabag энийг орчуулсан байна. Tanabag зөвшөөрлөгөө тавьсан байна. Тиймээс 17 хоногийн хугацааны дотор устгаад 2 жилийн хугацаатай гарахгүй байхыг шаардлагасан нэг тийм шаардлага тавьсан юм бичсэн байгаа байхгүй. Тэгэд эдээс харуул тэгээд бусад багууд хоорондоо амар өрсөлддөг нь мэдэгдээд байгаа. Бидэнд мэддэхгүй байгаа гэсэн нууцаар хоорондоо ингээд дээр тийшээ. Тэгээ хамгийн их дайралт нэрсдэг тэгээд Mongolian Facebook юм уу хаашаа. Миний хувьд бол Anikod-ыг буцаад ирсэд бол баярлж байна. Яагаад гэвэл одоо тий Mongolian Facebook бас ганцаар биш хантай болчихлоо шүү дээ тий. Ганцаар бас дайралт нэрдэхгүй гэсэн. Тэгээ Mongolian Facebook-ийн админ талаас юу хийсэн бэ гэвэл админ одоо ингэ хамгийн түрүүнд хийсэн зүйл нь шалгаж үзсэн байгаа. Тэгээд ер нь бол ямар ч хүн басна тий өөрлөө явна нэг юм дайраад тах чинь тэгээд тэр хүн яасан яагаад надруу дэрч байгаа гэдэг шалгаж үзсэн шүү дээ бас нэгтэлж үзсэн. Тэгээд дайрсан чи тэрийг нь харсан чинь ерөөсөө энэ NBC Universal Media энэ 4 анимыг лицензж аваад эзэмшдэг болохыг тогтоосон байгаа байхгүй. Тэгээд амар ухаалаг админтэй ерөөсөө ийм админ байгааг бол энэ сайт бол одоо л үдэд бол байх бос сайттай адилхан хаагдсан байна. Надад тэгээ бас энэ дайрч байгаа гэх юм үнэхээр таалагдлаа л та. Нэг хүний гарын үсийг бас яаж хөөрхөн ингэ дөөрлөсөн фотошопцсон юм яасан мэдэхгүй амар хөөрхөн ингэ дөөрлөд хийцэн дээр хүн өнөмшөө ингийн тэгээд мэддэхүүн байхгүй дундаж хүн байсан бол тэг өө итгэл тэгэл за яана сандраад л байж хэвээр байна. Гэвч чи энэ айдын бол тэгээгүй шууд хариу харах хэмжээ авахта битсэн байхгүй нөгөөдөл нь тэгээд хариу бичиж гэжтэй нэг сони бисцэн жоохон албан ёсны юм хил маяг байхгүй байхгүй. Та нарт яг одоо хаагдсан эсвэл төр үйл ажиллагаа зогсоосон аним сайтуудыг нэрлэе. Animes, AniSub.dg, Anti-Dub, Animec, Animebird нэгдэл, Anti-Fan Subs, AniZone, Ani-Like Subs, Frog Fan Subs, AniSekai, Bob Fan Sub, Amen Anime, Top Anime, Arc, Mute Fan Subs, Shuken Team, Toro Fan Subs, Monsub, Kadib, Anisuki,
White Fox, Psycho Soap, Anize, Chess Soaps, Anime Starman, Ashter ёо. За тэгээд над руу өглөө чат бичсэн юм даа баярлалаа. Би ерөөсөө анимыг ерөөсөө битлэн судалж үзээ. Тэгээд судлаад үзсэн чи ёо би яг энэ үед төрсөндөө амар баярлж байгаа байхгүй. Цаашаа яаж үргэлжлэх аниме сайтууд одоо хаа хүртэл явах юм мэдэхгүй. Тэгээ ямар бас аниме сайт хаагдах гэж мэдэхгүй. Гэтэ ер нь энэ бол жидүүгээр ш. Ер нь бол аниме салбар хоорондоо дайтай дээр гэж ойлгох юм. Тэгээд эндээ хизээ дуусгахыг бол Монголын аниме салбарыг нэг сайт нь гартаа хатгасны дараа л дуусгах байна. За бичлэгийн маань хугацаа тэгээд талиж өгч байгаа болохоор чих худалч нүд үнц гэдэг шиг би таарт үзүүлж. Гэхдээ би ер нь худлаа яриаггүй шүү. Дараа нь худлаа ярьсан мэрсэг юм бичээд хүн дарамтлаад яваа. За тэгээд таалан сойрох нь Келрийн бүтээл. Энэ бичлэгийг надад 15 цаг зацуулсан. Би юу л гэдэг. Яа, тэгтээ таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Тэгээд нэг юм хэлэхснээс хэрвээ та нарт яриулахыг хүссэн зүйл ямар нэгэн яриулахыг хүссэн нэг сэдв мэдв байх юм бол над руу чатчих жол шүү. Киллер үргэлж нэлттэй байгаа. Хэрвээ надад таалагдах бол би тэр сэдвэр чинь ямар нэг юм яг хөгжилтэй байдлаар хийж болох юм. Би та нарыг бүгдийг нь эрүүл инх тунх тэгээд сайн байгаа гэдэгт найдаж байна. Миний бичлэгүүдийн санааг бол би энэ ковидын цар тахлын үедээ ямар ганц нэг хоёр хүнд ч гэсэн хөгжилтэй нийт хөр баяр баясгалыг мэдрүүлэх гэсэн. Тэгээд манай багшийн хэлдгээр шүдтэй байгаа дээрээ инээмсэглэж яваараа хүмүүсээ баяртай. Килээ байлаа. おじさん、止めてよ。